хэдэн гин 5 сарын 31 дуустал юм байлаа. яг пицца day 22 22-нд пицца авчих юм байвал над руу залгаарай. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Cryptoverse мэдээж өнгөрсөн 7 хоногт болсон онцлог үйл явдлыг тоймлоход бэлэн болсон байна. За Ингээ хурдан явж байгаа шалтгаан яг гэвэл микрофон айгу хурдан бичиж авч чаддаг болсон учраас би ингээ өөрийнхөө хурдыг бас хасах шаардлага болсон байгаа. За ингээ эхний мэдэн. ханаалтай шүү дээ. За ингэсэн байна. Та юу байна да? За эхний ээлжинд бол бүүн нэг юм сонирхолтой шийдэл гарч ирсэн. Тэр нь юу вэ гэхээр Өмнөд Солонгос улсад за ерхий сайд нь Хан Дёксуу гэдэг хүн байт юм байна. За хамаагүй нэр мөрийг хэлж буудуулах байт. За тэгээд төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө оруулалтын мэдүүлэгтэй крипто валюттай бол тэрийгэ заавал оруулж өгөх шаардлагатай гэдэг зүйлийг хэвлэлийн байгууллагаар мэдгдсэн байна. За тэгэхээр ер нь манай Монгол улсад яг хөрөнгө оруулалтын албан мэдүүлэгтэй крипто валюттай гэж мэдүүлсэн ер нь байгаа болов Байхгүй шүү дээ. ер нь мэдүүлэх болов чи юу гэж бодож байна? Мэдүүлэхгүй л бах та. Одоо мэдүүлчүүл тэгээд бас мэддэг болчих шүү дээ. Тэгээ энэ тухайс хамаагүй гэж болохгүй шүү мессеж ирж байна. За окей. Тэгээд Орос бол энэ дээр нэлээд зохицуулт сайн байдаг хаа. Энэ бол Оросын төрийн албагч нар дээр хөрөнгө оруулалт мэдүүлэлээр крипто валютын талаар хөрөнгө гэж үзээд яг тэрийг мэдүүлдэг гэж сонссон юм байна. Энэ бас их сонирхолтой тийм. Яг дараа жилийн яг тийм сонгуульд Монгол болсон дараа хүмүүс крипто валют гэж мэдүүлэх нөө мэдүүлэхгүй байна уу гэдэг их сонирхолтой л. Бараг мэдүүлчүүл амар юм шүү дээ. Тийм. Тэгээд за энэ бол ингээд үлдээч. За хэрвээ та өөрөө төрийн өндөр албан тушаалтан ч юм уу эсвэл компани магадгүй их бүхэн албан тушаалтан бол танд крипто валют байгаа бол та тэрийг надад ийм хөрөнгө байгаа шүү гэж мэдүүлэх үү? Чи мэдүүлэх үү? Би бол мэдүүлнэ шүү дээ. За яаж юм бэ те? Бас нэг яг нотлох боломжгүй шүү дээ. Яг миний энэ хүнийх шүү. Metamask руу шийдчихэл болох юм шүү. Тиймэрхүү маягаар ер нь авчих боломжтой болчиход байгаа те. За тийм үү юм зааж өгөх яах вэ? За дараагийнх нь гэх юм бол Grayscale байгаа. Grayscale гэдэг ер нь бидний сайн мэдж байгаа те. Ихэнх нь нөгөө нэг криптод хөрөнгө оруулдаг одоо нэг за томхон компани байна шүү дээ. Эднийд болонгот нөгөө нэг ETF-ийн зөвшөөрлөөс олгодоогүй. Гэтэ ETF байхгүй ч гэсэн Trust гэдэг юм байдаг. За Trust нь болонгот биржээр хэлшээлэгдэж гэсэн coin-ыг авч хадгалдаг нэг жижигхэн сам маягийн зүйлгээд ойлгоцож болно. Би наас реклам хийжсэн юм байна нэг өвөө чам Trust байгаа юу гэд. Тэгдэг шүү дээ. За ямар ч гэсэн эднийд ингээд юм Bitcoin-оос ахуулаад Ethereum одоо тэгээд дээрс нь Filecoin, Link гэдэг coin нэлээд хэдэн coin ингээд 14 coin trust байдаг. За тэгвэл саяхан санхүүгийн цогцлох Америкийн санхүүгийн цогцлохороо за энэ санхан дундаас Filecoin-ы сангаа ер нь болоорой. Одоо Filecoin-ыг бид нар үн цаас гэж үзэх одоо тийм үндэслэлүүд байгаа гэж мэдгдсэн байна. За тэгмүүд Grayscale-ийн зүгээс бол угаасаа Filecoin яагаад ч security буюу үн цаас биш ээ гэдэг байсвартай байгаа. Тэгээд хэрвээ та Filecoin яад coin уу гэд мэдэхгүй сонирхчихвол та Filecoin.io гэдээ ороод үзээрэй. За Filecoin маань болонгууд танд одоо ингэ хэмжээний файл байгаа тэрийг ингэ хадгалах хэрэгтэй байх юм бол Filecoin-оор дамжуулаад энэ төлөвлөсөн бус серверээр хадгалах боломжийг олгож байгаа. Одоо энэ зах зээлд болонгууд ихэнх одоо cloud storage гэдгээ буюу одоо ингэ цөөхөн хэдэн компани л ингэ ерөөдөө data storage гэдэг нь батцсан байт юм л та. Тэгмээд энэний эсрэг Filecoin болон гарч ирсэн. Та датагаа хадгалах бол датагаа хадгалуулаад төлбөрөө Filecoin-оор өгнө. За харин датагийг хадгалж гэж байгаа тань одоо тоон төхөөрөмж ч юм уу тийм хэмжээний одоо тийм сервер байгавал та эсрэгээр ингээд хүмүүсийн датаг хадгалж өгөөд Filecoin-оор орлого олох боломжтой. Танд хэрвээ IT-г наз байдаг бол Filecoin-ыг сонирхоод үзээрэй. Үндсэн сайтн дээр айгүй гоё тайлбарласан байна. Шинэ цагийн архив шиг юм шүү дээ. Тиймээс гоё төслөө. За энэний араас security асуудалтай бас нэг компани байна. XRP гэдэг бидний бүгдээр мэднэ. За XRP нэлээ нааштай байх шиг байна уу? Тэгээ энэ дээр нэг жижигхэн ялалт гэж хэлээд байгаа. Тэр нь юу вэ гэхээр Үу юм жижиг юм байна. Амар жижиг ялалт уу? Ялалт. Hinman speech гэдэг зүйлийг ингээд олон нийтэд задруулаа гэдэг шийдвэрийг шүүгчэнд гаргасан байгаа. За энэ болонгот тэр нь юу вэ? Санхүүгийн цуглах хорооны одоо тэр санхүүгийн одоо хэлц хариуцсан захирал гэх юм уу та. За энэ хүнийх нь ярьжсэн дотоод имэйл бас нэг дотоод нөгөө нэг хурлын протокол энэ байгаа байхгүй. Энэ дээр болонгот Ethereum бол юу үн цаас биш ээ гэж зүйлийг ярьсан. За энийг бол угаасаа XRP-ийн тал мэдж байгаа. Гэхдээ нөгөө олон нийтэд ил болоогүй байсан. Олон нийтэд ил болчих юм бол одоо ингээд XRP-д ялахт нь ингээд нөлөөлж үзүүлэхээс гэж өөрсдөө үзээд байгаа юм лээ. Тэгээд одоо нэг Sion нэг Brad Garlinghouse бол за ингээд ил тод байдал нэг ялалт байгууллаа гэд төв дотор жигдсэн байсан. За энэтэй холбоотойгоор XRP-ийн үн тодорхой хэмжээний ингээд дээш өсөлт авцсан байгаа. Тэгээд 6 сарын 6-нд ерөөдөө мэл болох бах. За хэрвээ энэ мэдээллийг бас нэг өнгөрсөн 12 сар болсон шүүхрал дээр болонгот санхүүгийн цуглах хорооны талаас бол ил болох шаардлагагүй мэдээлэл шүү дээ гэдэг зүйлийг шүүхтэр ярьж ирсэн байна. Тэгвэл одоо ингээд ил болох гэж байна те. Тэгэд энэ ч бас зарим нэг хүмүүс ингээд магадгүй энэ мэдээлэл ил болохоос татгалзаад энэ хоёр шууд энэс өмнө тохиролцох юм биш үстэй
гэдэг байсаар хүс зарим хүмүүс авцсан байгаа. Гэхдээ ямар ч байсан мэдээлэл нийлээд тэгээд шүүх хөгжлөд явах. Эцсийн байдлаар 6 сарын 6-нд одоо мэдээлэл нийлүү гарах уугүй мэдэх тийм шүү дээ. Тийм олон нийтэд тод болоод юмна гэсэн үг. Үнэхээр ялт авчих тийм том баримт мөн үү биш үү гэдэг нь бас бид нарт бас тодорхойлох бах те. Тийм ээ. Тэгээд энэний араас бас нэг Apple мэдээ байгаа. Apple-ийн одоо нөгөө нэг headset, Oculus-тэй адилхан нэг headset утгагүй гарах хэрэгтэй. Тийм одоо ойрын 3 дараагийн 3-7 хоногт өгдөжлөө. Тэгээд хэрвээ энэ headset үнэхээр сайн байж чадах юм бол за metaverse гэдэг coin-уудад өсөлт авчирна гэдэг зүйлийг хэдэн одоо тэр Twitter-ийн инфлюенсерүүд маань итгэцэн одоо байгаа юм байлээ. Жишээ нь одоо Mana байна, Sand байна те. Ер нь бол Apple нэг юм одоо шинжилсэн төхөөрөмжийг хийхээр хөвчлэн зөв хийждэг буюу одоо ингээд нэлээд л хүлээлттэй байгаа юм билэ. Тэгээд энэ headset айгуу сайн болох юм бол metaverse-ийг хөгжүүлж байгаа одоо газруудын coin token-ууд бол ингээд цаг өслийг авнаа гэдэг байршаартай л. Тэр нь бас нэмээд Apple официант иргэлээд шүү. Магадгүй юм те. Apple толгойд бас дахиад нэг видео тэрийг за дараах тэр нэлж. Юу басан? Одоо нэг хамгийн их баалуулдаг stable coin слоо штэ Tether гэдэг. За Tether маань ингэсэн байгаа. Одоо ингээд юу тайлангийнхан дараа одоо ингээд нийт ашигынхаа одоо бодит ашигынхаа 15%-аар нь дандаа биткойныг ингэж авч халаалж хадгалнаа гэдэг. Тэгээ сая хөлөлийн тайлангаар нь болон тэрнийх 1.5 тэрбум дотын хэмжээний биткойныг угаас альцааны хадгалдаг. За тэгээд одоо ингээд байнга тогтмол биткойн хөдлөөд авнаа гэдэг ингээд MicroStrategy-ийн араас бас нэг тогтмол хөдлөж авдаг компани болж явах юм шиг байлаа. Энэ солиодорчуд бас тогтмол авч байгаа тийм. Өдөрт нэг биткойн гэж байна. Авсаар л байгаа гэж итгэж байгаа шүү. За энэний араас бас нэг жоохон крипто ертөнцийн тийм сөрөг за сөргөдүүл юм да. Ledger гэх компани байгаа тийм нэг флаш их юм хөлдөлдөг. Тэр нь болонгод өөрөө криптог ингэж хадгалдаг. Хэрвээ та төрийн албаа агчвал ядаргаат тийм. Сейфэнд хадгалж байгаа Ledger хадгалаарай гэж тийм. Тийм үү эднийх ийм зүйл ийм шинэ үйлс нэгсэн ба. Тэр нь болонгод магадгүй тухайн хүний ингээд identity буюу яг ингээд иргэнүүлэх гадаад пассворттой ингээд мастерд хадгалуулчих юм бол 24 нууц хүвээ марцсан ч гэсэндээ тэрийн сэргийдэг болчихоо ийм үйлсийг нэвтрүүлье гэдэг. Тэгээ сарын хураамж нь болонгод нэг $999 $10 байхаар гэдгсэн чинь өмнө нь бол Ledger 20 онд яг хэрэглэгчдийн хэмжээг алдчихсан юм байлээ. 300 мянган хэрэглэгчийн гар утсны дугаараар гэрээ хаяг нь алдчихсан. Тэгвэл ийм юм хийж байгаа ингээд Ledger багтгүй ингээд бидний мэдээлэл бас алдах өндөр магадaltaй. Тэгээ түүнээсээ баларх нь шүү дээ. Дээрээс нь ингээд хакерууд болонгууд хүний одоо энэ biometric-ийг бичиж аваад ингээд өмнөх ингээд бичлэгнэрийг тархаж байгаа юм шиг хийж чаддаг болсон. Тэгээ дээрээс нь гадаад пассворд болон хүний одоо энэ иргэний үнэлэхийн хулгай гэдэг зүйл чинь маш их байдаг. Тэгэхээр ингээд улам аюулгүй байдлаас ухарж байгаа зүйл болно гэдэг бас нэлийн шүүмжлэлийг дагуулсан байлаа. За харин энэний хооронд болонгууд нэг өөр бас нэг арга байгаа даа. Vitalik Buterin өөрийнхөө санал бодлого бол social recovery гэдэг. За энэ нэг хаалтуудад би итгэдэг. За тэгээд хэрвээ би ямар нэг байдлаар пассворд алдчих юм уу эсвэл миний болох юм бол энэ нэг пассворд recovery энэ хагуудад дамжуулан одоо self-face авах болно гэдэг зүйлийг бас ярьдаг байгаа тийм. Энэ нь бас яриа илүү хэлбэр юм болоо гэж бас хэлж байгаа юм лээ. За нэг Apple толгойд дараагийн мэдээ болонгууд Axie Infinity гэдэг тоглоом байдаг шүү дээ. NFT аваад тоглолдог. Одоо хамгийн бараг анхны анхдагчийн нэг юм да тий. Энэ Axie Infinity тоглож байгаад машин авсан хүн ч гэсэн Монголд бас байсан тий тухай тий. Тэгээд энэнийхээ одоо light version-ыг Apple-тэй турш үзэж байгаа. Энэ болонгууд ямар нэгэн байдлаар NFT хөдлөж авахгүйгээр тоглож болдог хөлбөр нь. За тэгээд ер нь бол энэ мэдээтэй холбоотой бас Axie Infinity-г нь жоохон өссөн байгаа. Гэхдээ нөгөө нэг Ronnie Network нь халдлагч $622 сая алдсанаас хойш ерөөсөн Axie Infinity-гийн AX coin болон SLP coin төдийлнэ гэсэн өсөлт авахгүй байгаа тийм. Гэхдээ ямар ч байсан одоо ингээд жижигхэн ч гэсэн сайн мэдээ гараад байж байна. За энэний араас тэг бүр том байж болохоос нэг мэдээ налангууд World coin гэдэг төсөл байгаа. За энэний үүсгэн болсон хэмээг гингууд одоо бидний энэ яриад байгаа AI гэж яриад байгаа hype болоод байгаа OpenAI-гийн тийм ChatGPT-гийн CEO энэ нэг төслийн хард байгаа юм лээ. Sam Altman гэдэг. Тэгээ World coin төсөл нь болонгууд ингээд Apple-ний хэрвээ та ямар нэгэн байдлаар одоо Apple-ийн утастай ч юм уу Android дээр сууж магадгүй World coin-гээ хайгаад аппликейшн татаад үзээрэй. Тэгээ татаад татаж аваад дээр нөгөө нэг биткойны тухай жоохон мэдээлэл уншаад $1 хажих ч юм уу тийм боломжууд байгаа. Ерөөдөө бол би ингээд өөрөө хүмүүс шүү гэдгийг ингээд таниулах юм байлээ. Гэхдээ тэр нөгөө Orb гэдэг төхөөрөмж нь харах Монголд байхгүй. Тэр аппликейшнээ өөрөө татаж аваад тэн дээр гарч байгаа QR-ын тэр Orb уншуулад өөрөө хүн гэдгийг нотлоод тэгэх юм бол ингээд та тодорхой хэмжээний World coin-ий airdrop авах боломжтой юм байлээ. За юу ч гэсэн та аппликейшн татаж аваад өөрийнхөө утасны дугаарыг бүртгүүлээд Монголсаа сандж байгаа шүү гэд мэйл хаяг бүртгүүлчих юм бол олон хандаад байвал магадгүй Монголс бас ORB гэдэг төхөөрөмжийг байршуулах юм билүү те. Тийм ээ. Ямар ч байсан нэг сонирхож үзээрэй. Тэгээд өөрийгөө хүн гэдэл батлах хэрэгтэй болчиход байна те. Шууд залгачихгүй юу даа найзуудаа те. Тэгээд
Anderson Horowitz гээд A16Z гэдэг тийм хөрөнгө оруулалтын томхон компани энэ дээр хөрөнгө оруулсан. Khosla Ventures гэх компани орсон. Ерөнхийдөө WorldCoin гэдэг энэ төслийг нэг 3 тэрбум долларын үнэлгээтэй төсөл гэж үздэг байгаа юм л. Тэгээд нилээдгүй одоо ингээд ийм өндөр үнэлгээтэй төсөл болж байгаа. Бас хийж байгаа хүн өөрөө тэр дөнгөс сая ChatGPT хийсэн хүн одоо тэр компани CEO болохоор бас хүлээлт өндөртэй л шиг байлаа. Тийм ээ. Тэгээд эдний протокол нь болгоод Proof of Personhood protocol гэдэг нэртэй юм л. Тэгээд хүний ерөнхийдөө солонгон бүрхүүлийг уншуулад яг хүн гэдгийг тэр ORB гэдэг төхөөрөмж нь таниад тэгээд батлаад тэгээд та ингээд анхны хэрэгцээний болох юм бол ирж явах юм билээ. Хэд хэдэн болсон тэр төхөөрөмж нь байгаа юм билээ. Магадгүй гадаад байгаа монголчууд маань төрч зүйл бас сонирхолтой байна. Тийм боломжтой байна. Сонирхолтой юм. Одоо яг энэ AI нэлээ хайптай байгаа энэ хүн бас нэлээ боломж дээр нэлээ ашиглаж чадчихтай. Тэгээд хэдэн бид нэг 2-7 хоногийн өмнө мэдээгээд иржсэн баг. Arkham Intelligence гэх компани одоо нэг Twitter-ийн буруу жиргэнсүүлээд биткойн ханш нөлөөсөн байж магадгүй. Тэдний компани болгоод өөрсдөө тийм болоогүйгээд Arkham Intelligence болгоод онцгийн дата дээр судалгаад инглэн том компани холбоотой лөө. Биш тэр нөгөө нэг Америк Silk Road-ийн нөгөө нэг биткойныг зарж байна гэдэг тухай юм байсан баг. Тэгээд Arkham Intelligence өөрийн гэсэн coin бас гаргаж байгаа юм байлээ. За та тэгээд манай доор барьдаг линкээр ороод бүртгүүлээд Arkham Intelligence дээр аккаунт нэгээрээ энэ нэг манай линкээр бүртгүүлсэн та ямар нэгэн байдлаар нөгөө waitlist гэж ярьдаг хүлээхгүйгээр шууд одоо турш үзэх боломжтой болно гэсэн. Тэгээд дээрээс нь бүртгүүлснийхаа дараа бас өөр бас хэсэг бүлэг хүмүүс өөрөөр бүртгүүлэх юм бол тодорхой хэмжээний одоо нэг оноо авах боломжтой юм бэл. Жижигэн шиг ревардууд байгаа юм тий. Окей. За тэгээд сүүлийн юу айнаа залаад шууд техник анализ орчих. Одоо ч нэг пицца дэй болдог шүү дээ. Тийм 5 сарын 22-ны өдөр байгаа. За пицца дэй гэж тэмдэглэдэг. 2010 оны 5 сарын 22-ны өдөр Laszlo Haynes гэх хүн болонгод надад 10,000 биткойн байна. За надад пицца зарах хүн байна уу гэдэг. Одоо 10,000 биткойн тухайн үеийн шиг $41. Тэгээ энэ нь болонгод яг ингээд бодитор юусэн худалдан авах хийх боломжгүй гэж яжсэн интернетийн одоо мөнгө одоо нэг тоглоомын оноо шиг зүйлээр хоёр бодит одоо тийм амьдрал дээр ингээд хоёр пицца авсан ингээд анхны гүйлгээ алсан. Тэгээд энэ ингээд төв өдөр болоод ер нь крипто санагчид тэмдэглээд явдаг байгаа тийм. За энэтэй холбоотой бас Binance нэг оршуул зарсан. Хэрвээ та биткойны coin-ыг одоо спот ярьж байгаагаар 20, 100, 250, 500, $1,000 одоо тэнцэх хэмжээний ингээд биткойн худалдаж авч зарсан нэг тийм зүйл арилжаа хийх юм бол тэр болгонд ч одоо ингээд $20 волюм жишээ нэг $5 уншуул ч юм уу гэд ингээд дүнгээр нь уншуул өгөх юм байлаа. За ингээд тэр уншуулын бэлэн шахаж байгаа те. Бүх хүн гэсэн үг. Тийм 5 сарын 31-нд дуустал. Тэгээд оролцож байгаа хүмүүс маань гол нь одоо нэг доор нэг судалгааны линк тавьчих. Тэр судалгааг заавал гүгсэн байх шаардлагатай. Тэгжиж энэ аянд албан ёсоор оролцож байгаа гэдэг чинь итгэвч юм байна шүү. Зөв зөв. За эсвэл хаамаагүй бүх биткойн ав зарсан хүмүүс өгөхгүй юм шүү дээ. Тухайн формыг бүгүүлсэн, тухайн user ID-гаа хийсэн хүмүүс ав зарсан үйлдэл хийх юм бол тухайн дүнд нь таарсан reward нэг ч юм байна те. Окей. Тэгээд хэдэн гин 5 сарын 31-нд дуустал юм байлаа. Яг пицца дээр 22-нд пицца авч өгөх юм байвал над руу залгаарай. За ингээд миний хөрөх бол мэдээ энэ хүрээд дуусч байна. За чиний хөрөх мэдээ дууссан бол миний хөрөх мэдээ шин дуусна. Энэ лайнаас бас жоохон фейлдсэн байгаа. LimeWire гэдэг сэн төслөд л ороод мөнгө их алдсан байгаа. Гэтэ шууд техник анализ руу гарцгаая. За ингээд technical analysis болонда тавтай морил ямар ч байсан биткойн маань одоо ойрын хэдэн сар 100 юу хааш хөдлөх нь үедээ хэдүүл харцгаая те. За ямар сүрхий том цаг юм ярив. За ямар ч гэсэн сүүлийн нэг цаг дээр ямар Pitchfork сэрээтэй шинжилгээ оруулсан байгаа. За өчигдрийн байдлаар ерөнхийдөө яагаад энэ сэрээтэй шинжилгээ оруулсан бэхээр за энд higher high, за энд lower low, за энд higher low. Lower high үүссэн учраас ерөнхийдөө энэ цэгээс доошоогоо break хийгээд ороод ирсэн чинь ерөнхийдөө бол доовын амлаар бол нэлээд доошо чиглэлийг зөнгөх юм болоо гэсэн үгнээс доошо чиглэлээс сэрийн ерөнхийдөө зурцсан байгаа. За яг өчигдөр шинжилгээ оруулахад бол мэдээж энэ median line дээр хариу үйлдэл аваад байсан. За энд орой байсан. За өчигдрийн байдлаар яг энд таа зэгэдсэн эндээс ерөнхийдөө short арилжааны төлөвлөгөө нэлээд гаргаж ирсэн. Ямар ч гэсэн хүмүүс энэ дээр short арилжаанд орсон бол хумсаа авсан хүмүүс ашиг хийсэн байж магадгүй те. Дүр төдрөөс учраас. За ерөнхийдөө биткойн дээр ойрын төлөвлөгөө гэвэл за ихэд бол за би энэ дээр оролцсон байна да. За энэ дээр 15 минут дээр оролцсон. За ингээд том цаг руугаа за бүр том цагаас нь авч. Том цагаараа ингээд арах юм бол нэлээд доошоос тэр магадaltaй. Паттерн үүсээд байгаа тий. За татгшоогоо ингээд ороод арах юм бол дотроо ингээд bearish pattern доошоос тэрцсэн. За дахиад энэ дээл ерөөдөө bearish pattern байсан. Би ихэд бол өөрийнхөө паттерны зураглалыг болж өөрчилсөн байгаа. За эндээс л харцсангуу ингээд bearish pattern татцсан байсан. Тэгээ энэ bearish pattern ингээд зурх юм бол доошоос тэрцсэн байгаа даа тий. Тэгвэл биткойн нэлээд
хүчтэй уналт үзүүлсэн ч гэсэн нэлээд эргэж татаад байгааг харж байна те. Тэгэхээр хэд бол нэлээд уналт бол босод хэцүү, өсгөд бас хэцүү нэг иймэрхүү сонирхолтой бүсдэр ирчээд байгаа. Гэхдээ ямар ч миний хувьд бол нэлээд шорт арилжааны төлөв бол нэлээд илүү харж авна гэсэн. Тэр ерөөд бол харсан чиглэл рүү л хараад байгаа. За ягаад бол энд шал болж исэн шал. За энд ингээд тааз болж исэн байна. За энд тодорхой хэмжээ стресс идэж гисэн буцаад ороод ирсэн. Энд дээр стресс pullback хөдөлгөөн орж ирсэн ч гэсэн дахиад стресс ороод ирсэн те. Тэгэхээр энэ маань өөрөө нэлээд том шал байсан. Эргээгээд тааз болж чадах нүгээр 2 удаагийн том fake out бий болцсон баг харж байна те. Тэгэхээр магадгүй за одоо яг дахиад стрессэн магадгүй энэ дээр дахиад pullback хөдөлгөөн иймэрхүү хэмжээнд орж иж байгаа. Доош уналтын хөдөлгөөн орж ирэх юм бол за нэг доошоо эхний ээлжинд 25k гэдэг орчим бүс рүүгээ тэмүүлэх юм болов гэсэн өндөр хүлээлттэй бол байгаа. Яг нэг талаараа хүмүүс нөгөө бүгд айгүй 25,000 гэдгийг хүн болгон хараад байгаа учраас 25k руугаа тэмүүлэхгүй наа чинь ерөөд бол хүмүүсийн хайпинг гэж байгаа учраас зурж явна гэсэн бас нэлийн таамаг нэлийн гараад байгаа. Тэгтээ за яг миний хувьд бол ядаж доошоос унлаа гэхэд за энд дорсон шал маань энд ирээд trendline дээр шалах юм бол ямар ч сан 25,800 гэдэг бүс рүү. За доошоос тэрлээ гэхэд нэг 25,200 ч юм уу те 25k гэдэг энэ бүс дээр нэлийн том юу байгаа. Тааз байгаа, шал байгаа, тааз байгаа, шал усан, дахиад шал болох уу гэсэн нэг юмрхүү таамаг гарцсан ба. За ямарсан урд нь бол хэдүүлээ ярьсан те. Яг энийг тайлбарласан дугаараа л яг өмнөх дугаар дээр байгаа тэрийг сонирхоод үзвэл тундайжгүй болов гэсэн үг л дөө. За ямарсан яг илүү хангаа хэд олон батарей татахгүй зөвхөн сэрийг харъя гэх юм бол за сэрийн дээр бол нэг иймэрхүү зүйл үүссэн ингээд дээр доороо шалгасан байдалтай байна. За ингээд харах юм бол дээрээс үнцүүдлэн ороод ирсэн correction хөдөлгөөнтэй. За яриа доош сэрийн дадлын барилал айн шалгах юм бол мөн адил нөгөө нэг 25,800 25 гэдэг орчим спорт зон руугаа илүү тэмүүлэх магадaltaй байгаа юм болов уу гэсэн үг л дээ. За хэрвээ дээшээ bullish байдлаар хэлээ дээшээ long арилжаа төлөлий гэж байгаа бол миний хувьд дээшээ long арилжаа хязгаарх уу гэхээр midline буюу голынхаа лайныг сэрнээс дээшээс стрээд доошоогоо pullback хөдөлгөөн ороод ирэх юм бол эндээс дээдлийн parallel line хүртэл long арилжаа нэлийн swing арилжаа барих бодолтой байгаа. За ихэд доошоогоо харъя гэвэл за батарей мэдээж энэ батарейг доош стрүүлээд pullback тэгээ доотлын parallel line дээрээс нэлийн price action харж байгаа. За эндээс risk entry buy ч юм уу эсвэл ихэд бол доошоогоо swing short арилжаа бариа явчих гэсэн бодолтой байгаа. За Ethereum дээр хэдүүл эндээс short арилжаа харсан. За эндээс ихэд бол шал усан, шал энд тааз. Ихэд бол Ethereum бол харьцангуй support resistance болж исэн зон дээр ихэд бол ингээд price action зүйл яваад байгаа. За магадгүй би дахиад энэ дэрх үед нэг доошо short арилжаа хард юм уу гэсэн бодол байгаа. За дээшээ харах юм бол мэдээж дээшээс трейд pullback хөдөлгөөн ороод ирэх юм бол дээшээ long арилжаа. Ихэд бол яг энэ том бүсээ нэлээд бүгдээрээ харчих юм бол нэлээд дэжгүй support болон resistance болох бүс бол энэ лен дээр байгаад байгаа тий. За dollar index дээр хэдүүлгийн шинжилгээ. За түрүү 7 хоногт гарсан шинжилгээ бол яг сайхан явсан. За эндээс харах юм бол за энд дэвжсэн таньш маань энэ нэг иймэрхүү correction хөдөлгөөн орж ирээд өсөлтийн хөдөлгөөн орж ирэх юм бол нэлээд ханш дэжээ өсөд нэг 103 орчим гэсэн бүс рүүгээ нэлээд очих болов гэсэн таамаг гаргасан. За ямарчсан доллар индекс өсөөд дахиад энэ correction хөдөлгөөн хийгээд дахиад өсөлтийн хөдөлгөөн орж ирсэн. Одоо бол нөгөө нэг томоохон тааз буюу resistance бүс дээр ирж байна те. За ингээ харах юм бол энд шал энд за ингээ тодорхой хэмжээнд хариулт авч ирсэн байна. За энэ дэргээ тааз болсон байна. За дахиад магадгүй энэ дээр ирээд одоо тааз болж байна уу. Тэгээд дээр нь ирэх юм бол ингээ батарейныхаа гэсэн зэг дээрээ доллар индекс маань ирсэн. Тэгэхээр бол энэ жижиг өсөлтийн хөдөлгөөн бол ерөөд л одоо ингээд ханж ийна гэсэн миний бодол дүгнэлттэй бол байна. Гэхдээ эндээс ингээ харах юм бол энд нэг иймэрхүү батарей маань яг адилхан үүсэж байна те. За магадгүй энэ маань дээшээгээ 103 гэсэн бүсдэр үрээд жижигхэн correction хөдөлгөөн орж ирж хагаад дээшээ чиглэлийн энэ хөдөлгөөн маань энд ороод ирсэн байна те. Тэгэхээр одоо магадгүй дахиад доллар индекс дээр жижигхэн correction хөдөлгөөн орж ирж хагаад энэ бүснээс дээшээ гараад ирэх юм бол доллар индексийн өсөлт бол нэлээд дахиад үргэлжлэх боломжтой юм болов уу гэж хараад байна. За үүнтэй зэрэгцээд gold бол яг доллар индексийнхаа эсрэг хамгаалалтыг хөдөлдөг те. За gold дээр эхний ээлжинд гаргасан таамаг за түрүү 7 хоногт энэ дээр таамаг гаргаж ирсэн. Доошо patterns trade ороод ирэх юм бол correction үлээж байгаа дахиад short арилжаа нэ гэсэн. За эндээс харах юм бол нөгөө нэг bearish pattern маань доошоос төрсэн, дахиж bearish pattern дахиад доошоос төрсэн. За энд шааш болж байсан цэг маань
доош стрээд энд цэвэрхэн pullback хөдөлгөөн маань бас нэг жижигхэн bearish дээр нүүсээд доош стрсэн байна. Энэ дахиад correction орж ирсэн байна. За одоо бол нэлээд харьцангуй өндөр өсөлтийг үзүүлсэн нэлээ. Ханш маань бол зураглал бол арай хүс зураг багш байна те. За энэ нь магадгүй нэг иймэрхүү томоохон correction хөдөлгөөн болох уугүй юу. Гэхдээ одоо дахиад gold дахиад доош унаа гэх юм бол short арилж харах юм бол доллар индексийг 103 түвшнээс дээшгээ гаргаад pullback хөдөлгөөн орж ирсэн цагт доллар индекс дээш явна. За gold бол доош явна гэсэн иймэрхүү таамуудыг гаргаад байгаа. За BNB дээр. За BNB дээр нэг иймэрхүү паттерн үүсчихэд ингээд яваад байгаа. За 4 цагаар хэвлээ урд нь яаж харж ирсэн бэ? За өмнөх түрүү 7 хоногт бол ингэж харж ирсэн те. За нэлийн том bearish pattern байгаа. Доош ирээс тэрх юм бол correction хөдөлгөөн хүлээж агаад short арилжаа төлөвлөх юм бол заа нэг 264 гэсэн бүс рүү short арилж арах боломжтой юм гэж харж ирсэн. За одоогийн байдлаар нөгөө нэг томоохон bearish pattern ерөөсөө сэтгэл төлөв орж ирэх байна те. Тэгэхээр би энэ дээр short арилж харж байгаа бол мэдээж энэ том паттерна доош нь сэтрүүлээд нэг юм хөө correction хөдөлгөөн орж аваад short арилж харах гэсэн төлөвлөгөө бол ерөөхдөө бол хийвэр. За long арилж хармаар байвал за long арилж хармаар бол энэ паттерн чинь гөрөслөө явнаа. За энэ дээр нэлээд том support 2ч том trend line-ийн support тулж байгаа учраас эндээс risk entry buy хөдөлгөөн хийх юм бол энэ паттерн ч үргэлжлээд дэшегээ таа зүртэл long арилж. За магадгүй таазан сэрчих юм бол энэ чинь өөрөө томоохон дээш сэрдэг паттерн байгаа. Дээш ирээс сэрэх юм бол ойрын тааз бол 337 гэсэн бүс рүү харж байгаа. За яг одоо энэ 7 хоногт хагас амсаа арилжаа нээ гэсэн бодолтой байгаа бол миний хувьд бол яг short арилжаатай байгаа. За би бол биткойн дээр нэмэлт арилж яах юм бол одоо энэ 27100 гэдэг энэ том бүс дээрээсээ short арилжааны төлөвлөгөө ерөнхийдөө илүү харж явж байгаа гэсэн. За ерөнхийдөө BNB дээр энэ сар ерөнхийдөө бол юу байгаа болов? Launchpad байгаа болов ер нь бол. Launchpad за энэ сар байвал одоо нэг энэ 20 гараа зарлуулаад нүггүй бол тэгээд энэ зундаа байдгүй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол хоёулаа нэг энэ сард нэг залгацуулах гэсэн хүлээлттэй байгаа гэсэгтэй зарлагдсангүй. Хэрвээ тэгээд Launchpad байхгүй бол одоо 9 10 сар хүртэл яг тийм Launchpad-ны огцон өсөлт бол огцон төлөвлөгөө ажиглахгүй болчих гээд байна. Хамгийн сонирхолтой нэг юу гэхлээр одоо дараа жил Halloween байгаа. Тэгмээд Halloween-гийн одоо өмнөх жилийн 7 сар хавцанаас ингээд өсөлтийн хөлөөнд орж ижсэн түүхүүд байд юм лээ биткойн дээр 7 сараас. Тийм учраас тэр түүхд авчихтаггүй юу гэдгийг одоо хүлээгээл суундаа зунж байгаа. За ерөнхийдөө бол хэдүүлээ энэ дээр нэг сонирхолтой шинжилгээ оруулсан те. За Launchpad гарах үед өсдөг юм байна. Тэгээд Launchpad дууслаа. BNB-г ханш ундаг. За Launchpad дээр өссөн. Тэгээд Launchpad дууслаа ундаг. За сүүлийн Open Campus буюу энэ дээр өсөлтийн хөдөлгөөн харьцангуй бага ороод ирсэн учраас за иймэрхүү уналтын хөдөлгөөн арай жоохон бага хөдөлгөөн орж ирэх юм бол за энэ нэг томоохон trend line-ийн доор иж магадгүй гэсэн. За ямар ч байсан энэ хөдөлгөөн бол ингээд ханаад ороод ирсэн байна тийм үү. Тэгэхээр ямар ч сан BNB дээр гаргасан энэ Launchpad-ны арилжааны санаа бол ямар ч сан бол энэ дээр бол ямар ч сан 100% биелэлтэйг нэг удаагийн туршилтаар бол ямар ч сан бий болж байна те. Тэгэхээр одоо магадгүй дахиад Launchpad зарлах юм бол энэ паттерн маань дахиад үргэлжлээд яг энэ корреляцээр явах уу те. Дээшээ нэг өсдөг, доошоо ундаг. Дээшээ өсдөг, доошоо ундаг. Ерөнхийдөө энэ зүй төгтөл нэлээ бүх Launchpad дээр харагдаад байгаа учраас Launchpad дээр нэг иймэрхүү арилжааны жижигхэн санаа бол байгаад байгаа те. Тэгэхээр энэ хизээ гаргасан таамаглаад ямар ч сан за нэг энэ авьяасан баха. Тэгэхээр нэг 4 сарын 20 хавцаа гарч ирсэн дугаар дээр үсэх юм бол за хэдүүл яг энэ таамаг ингээ гаргаад хамт энэ арилжаанд орж явж ижээ гэсэн үг. За ямар ч энэ дугаараа ингээ дуусгая. Баярлаа. Баярлалаа.